Эдийн засгч мэрэгжилтэй Мандах Баяр 30 жилийн турш зоос цуглуулжээ. За тэрээр 1965 оноос хойш Монгол банкнаас гаргасан бүхий л зооснуудыг авч ариун цуглуулгатай болсон байна. Мандах Баярын аав Марк зоос цуглуулдаг байжээ. 1986 онд хүүгийн 9-р ангид байхад нь анхны цуглуулга болох 1925 оны 1-2 мөнгийг өгсөн байна. Тухайн үед социалист орнуудын цаасан мөнгнөөс илүүтэйгээр зоосон мөнгөний олдоц их байсан тул түүнийг зоос цуглуулах хоббинд хөтөлсөн шалтгаануудын нэг болжээ. Ер нь бол зоос мөнгө тэмдэгч бас 2-3 ялгаатай. 1925 онд одоо анхны мөнгөнд тэмдэгт одоо Монгол улсын зоос мөнгө цаасан дэвсгэрт гарсан байхгүй юу. Тэрнээс бол одоо гүйлгээний гэж ярьдгийг бид нар гүйлгээний зоосон мөнгө цаасан мөнгө ч одоо бидний өдөр тутмын гүйлгээнд ашигладаг. За энэ мөнгө маань одоо 1925 онд гарсан мөнгнөөс 2001 он хүртэл гарсан одоо нийт 67 зоосон мөнгө үйдээ. Эднэр бүгд байгаа. За 1971 оноос өнөөдрийг хүртэл одоо 2025 он хүртэл ямар зоос гаргаж ирсэн гэхээр дурсгалын зоосон мөнгө зоос гаргасан Монгол банкнаас. За энэ бол 1971 оноос өнөөдрийг хүртэл жил болгон одоо тодорхой сэдвээр түүхэн хүмүүс ч гэдэг юм уу, олимпик спорт гэдэг юм уу, ан амтэн ч гэдэг юм уу 12 жилийн зооснуудыг гаргадаг. Тэрийг бид нар бас бүгдийг цуглуулахыг боддог. Ер нь бол Монгол улсын хувьд бол ийм зоос мөнгөний бол түүхэн уламжилтай. Бид нар 1206 оноос одоо их Монгол улс байгуулагдсан цагаас эхлээд их Монгол улс Алтан ордны улс, Юан гүрэн, за одоо ил хаадын улсууд бол ийм одоо хаадын зооснууд байдаг тий. Та мэдж байгаа үндэсний музей, одоо Чингис хаан музейд байдаг. Энэ зооснуудыг бас бид нар цуглуулж сонирхож ингэ судалж байна. Түүний цуглуулганд дурсгалын, хаадын, гоёлын гүйлгээнийгээ 4 төрлийн зоосноос бүрджээ. Хамгийн үнэтэй цуглуулга нь аавынх нь бэлгэлсэн 5 төгрөг гэдгийг онцоллоо. Учир нь Мандах Баярыг 1977 онд 1-р ангид ороход нь аав нь онц сураараа хэмээн өгч байсныг өрөлгүй хадгалсан нь түүний мөнгөн тэмдэг цуглуулгын эхлэлийг тавьж өгсөн байна. Манай зоос судлалын холбоонд бол нийтдээ 150-аад гишүүн одоо байгаа. За Скватар аймаг, Эрдэнэт, Орхон аймаг тий. Тэгээд Төв аймаг ч юм уу Өвөрангай гэдэг салбартай тэнд бас цуглуулдаг хүмүүс байна. Мөн гадаадд ч байгаа. Сүүлийн үед гадаад байгаа монголчууд аяг их зоос цуглуулж байгаа. Энэ яг зоос цуглуулна гэдэг чинь энэ нэгдүгээр өөрийнхөө эх орныхоо түүх соёлын өв дурсгал тий. Энийг хойч үедээ бид нар одоо судалж, таниулж, өвлүүлж үлдээх юм юу байгаа. Нөгөө талаараа эн чинь бас нөгөө хуримтлалын хэрэгсэл тий. Хадгаламж бас өв хөрөнгө болж байгаа юм онцлог. Тэр цуглуулгаараа Сүхбаатар аймаг, Өвөр Монголын өөртөө засах орны Шилэн гол аймаг, Улаанбаатар хотын төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргаж байжээ.